За сайн байцгаана уу өдрийн мэндэ. Хууль усаар хөрөнгөсөн улсуудыг хөрөнгийг хураана гэсэн хууль өргөн барихаар эсэргүүцээд одоо ингээд оюутны сайдыг огцруулах гэж жагсаж гэн гэсэн юм яриад ах юм. Юу ч тийм байх вэ? Тэр нь бол Монголын ард түмэн бүр ёстой үлгээтэйгээс өтөл нас болсон 100 хүрсэн хүн үртлээ дэмжин штэ. Угнаасаа бүгдээрээ ядуурсан байгаа юм чинь хэн хүний ямиг зүгээр идээд ахыг хараа сууж явах вэ? Харин тэр өөрөө л орлогоо нотолчих юм бол бүх юм зүгээр сайхан болно штэ. Оюутны сайдыг чинь одоо тэр мегабайт инколтыг огцруулахад нь бид нар чинь 10,000 хүн өстой хөхөө өвлийн хүүтэнд хөр цаснаар юус ихэлсэн байхад өстэй дээлээ өмсөд үнэгэн давууцтайгаа жагсаал оюутны сайдыг гаргасан шүү. Мегабайт инколтыг огцруулж ирсэн шүү. Тэрийг бас маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй хоёрын хооронд гурвын дунд худлаа тэгээд яах гэж байгааг нь мэддэхгүй бодвол тэгээд хэцүү штэ. 7 жил итгэж ерөнхий сайдаа хийлгэж штэ. 7 жил итгэж улсын их хурлд 10 жил одоо суулгаж штэ. Тэр мэрийг одоо бас ард иргэдээ жаахан бодох хэрэгтэй. Үеэлээрээ ах дүүгээрээ гарчаал Нямбаатар нь хотын иргэдийг дардаад өөрөө улс нийгмийн бүх эдийн засгийг атгачаад өндөр настангуудаа сайднараа захирч чадахгүй дарлаад явбал хүн болгонд эсэргүүцч таараа штэ угнаасаа. Тэрийг ойлгоорой оюун эрдэнэ сайдаа.